tell me to my girl, say no. Universe Best Songs 2013 наадмын 4-р шатны шалгаруулалт эрхэм үзэгч танд үргэлжлэн хүрсээр байна. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэгчлэн оролцогчид тэмцээнд ирснийхээ утга учирыг авьяастай төрснийхээ ач хавьяаг мэдрүүлсээр байна. Энэ мөчийн гэрчин үзэгч та болохоор тэдний дуулалт бүрийг шимтэн сонсоорой. Ингээд өнөөдрийн маань ихний оролцогч хувийн дугаар 525 гант тулга овогтой хишиг дүүрэн. Хишиг дүүрнийгээ давхар биетэй ч дааж гандан бууршгүй авьяастандаа гэж магтээ. Ингээд хишиг дүүрний цагт анхаарлаа хандуулно. Bano bako, ung bano bako, in bi mitko yamri yo. Su banda itu, masih gitu. Хэрвээ энэ гөрөндүгээр шат, хоёрдугаар шат short tense-лээ очлаарай ирсэн байдлаа юм. Энэ маш муу байна очлаарай. Натаадаггүй. Энэ дуун дээр дөрвөн модуляцтай. Дөрвөн модуляцтай дуу маш их ховор шүү. Тэ? Дээрээс нь би давхар эмэгтэй юм дод олно. Тэ. Хишиг дүүрэн одоо чи хэдэн сартай болсон бэ? Одоо 8 сартай. 8 сартай. Сарын дараа бараг амарчих чинь. Үнэхээр гайхалтай. Чамаа бахарах чинь шүү. Баярлаа. Тийм болохоор би үзэгчтэй хамт хэлмээр байна. Энэ дуун дээр дөрвөн модуляц гэж ойлгож байна уу те? Дөрвөн удаа дээшээ өгсдөг. Тийм болохоор тэр дөрвөн өмгийг олно гэдэг бол маш чухал. Айгүй чухал.
ганц юм дээр харуулж чинь. Тэрний үг гэхээр хэрвээ тэр Бейонсгийн клипээр гардаг шиг ижилхэн 4-5 залуучууд гарч ирээд бас алдцаа тий. Өөрөө жоохон гизээ башланжуулаад гоё болсон бол бас гоё байсан тий. Гэхдээ 4 өнгө аавна гэдэг бол маш чухал шүү. Маш чухал. Миний бодлоор Бейонс шиг өндөр өнгө авдаг эмэгтэй дуучид бол ховор байдаг. Ховор. Гэхдээ фальцет ч гэсэн тембер шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ алга тасч байна чамд. Баярлалаа. Хизээ нэг цагт хүүтэй болох уу, охинтой болох уу те? Хэлээрээ. Ээж нь ингээл чамаг эцэнтэй унжуулчаал ингээл love on top гэж дуулдаг байсан шүү дээ гэж ярих юм болов. Тийм болохоор амжилт хүсье. Баярлалаа. Өөрийнхөө өөрийгөө хайрлаарай. Тий, яг л ингээд бас нэг гой байдалд орсон байж тээ. Тийм болохоор амжилт хүсье. Энэ бүх алга ташиж байгаа зөвхөн чамд. Баярлалаа. Баярлалаа. Өшгөлөөр миний дөө чи бол дуучин одоо болцсон дуучин гэж хэлэхэд болно. Тэгвэл өнөөдөр дуулж байгаа байдал бол ерөөхдөө бас нэг тийм жоохон зовиртой гэж ярина. Би бол тэгж томьёолмоор байна. Ерөөхдөө бол дажгүй дуулж байна. Тэ амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Тэмцээн оролдооны анхны босхойг 800 гаруй авиас бэлэгтэн давж байсан бол энэ удаад тунаж үлдсэн 58 авиаст нь дуулж байгаа. Харин одоо 59 гэдгийг мэдэж авлаа үзэгчтэй. Гантуулгын хишиг дүүр маань тун утахгүй үрийн зулаа үнэрлэх гэж байна. Бяцхан авиастан мэт харагдах боловч тэр хэдийнэ энэ орчлонд ирснийхээ ач гавьяаг мэдрүүлж их хүн болтнэ. Ингээд гантуулга овогтой хишиг дүүрэн 525 дугаартаагаар 4-р шатанд амжилттай оролцлоо. Харин тэр 5-р шатны шалгаруулалт буюу Гран При шагналын төлөөх гала концертны тайзнаа дуулж чадах болов уу? Энэ асуултын хариуг дахиад та бүхэндээ үлдээе. Мэдээж туудахгүй хариулт нь гарах болно. Ингээд гантулга өгтөө хишиг дүүрэн маань Бейонсигийн Love on Top хэмээх сайхан дуулсан бол түүний араас 557 дугаартай Цэрэн Надмид овогтой нэргүй дуулах гэж байна. Завхан аймгийн хөгжмийн багш маань энэ удаад хэрхэн яаж дуулах бол түүний дуулалт нь үзэгчдийн төлөөгүй. 3 шүүгчмаа сэтгэлийг хөдөлгөж ажиглагчдыг суудлаас нь босгож чадах болов уу? Ингээд 4-р шатны сэтгэл хөдлөм шалгаруулалт үргэлжилсээр байна. Дөөр бичгийн эрдмийн театрын тайзнаа Universe Best Songs 2013 наадмын шилдэгүүд дуулж байна. Тийм ээ, тэд үнэхээр шилдэг юм шүү. Харин туудахгүй тэдний дундаас шилдгийн шилдэг 15 авиаст нь тодрох болно. 557 дугаартай оролцогч овог нь Цэрэн Надмид овогтой нэргүй. Манай тэмцээнд 2 нэргүй байсан л да. Нэг нь харамсалтайгаар 3-р шатанд хасагдчихсан. Бокс жоохон нэргүй байсан. Харин энэ удаад нэргүй нэрийг авчулсан хүн бол 557 дугаартай Цэрэн Надмидны нэргүй ихч маань байна. Өнөөдөр тантай уулзж байгаадаа баяртай. Би ч гэсэн баяртай байна. Гоё харагдаж байна. Даашин бүх юм гоё. Маш баярлалаа. За, ер нь бол мэдээж та бусд оролцогчдыг 16, 7, 8, 20 гарсан авиаснуудыг бодвол илүү амьдралд хөл тайснараа юмд хариуцлагатай ханддаг болсон. Арай дуршигтай, арай хашир суусан хүн шүү дээ, тийм ээ. Арай илүү амьдралд олон амьс илээсэн хүний хувьд энэ тэмцээн оролдооныхаа бэлтгэлийг хэрхэн яаж базаа? Ер нь өөрийнхөө боломжтой хэрэг бэлтгэсэн. Аль болох юу хүн ямар нэг зүйл бас ямар ч гэсэн өөрийнхөө сэтгэлээ бүгдийг зориулах хэрэгтэй. Тийм учраас хол сонор бүх юмдаа ч гэсэн би өөрөө бас бүх сэтгэлээсээ л ханддаг. Тэрийг хичээдэг дээ. Ямар гоё даашинз вэ? Өөрөө загварыг бодож хийлгэсэн. Ягаан өнгөний шийдэл гоё. Энэ өнгийг би өөрөө сүйтэндээ энэ цэцгийг зүтгсэн байхгүй. Тэгээд нэг ихгүй надад бас ингэх ёстой гэсэн мэдээд өгч байгаа юм шиг бас өөрөө бас өөрийнхөө бас Монгол хүн болгон зүйлийг зөнтөн шүү дээ. Тэрийг бас маш их бас өөртөө ч гэсэн бас баг хэмжээний ч гэсэн мэдээллийг бас авч яадаг болов уу гэж боддتي. Ууныхын сонголт энэ удаад ууны сонголт нь бас Японд дуу. Матсуда Сейко гэдэг Японы адар дуучин Дайте гэдэг Тэврэч гэдэг нэртэй. 何度も別れを心
Яагаад болохоор би Японы сайн мэдгүй ч гэсэн аян сонсоод өөрийнхөө хоолойд тохируулж сонгосон учраас бас дуугаа олсон л гэж бодож байгаа. Хүүхдүүд нь ирсэн үү энд хүүхдүүд? Охин маань ирсэн. Тэг энэ загш чинь. За дуулаа гараад ирээрээ тэгээд чинь өөрөө нуудаг. Энэ жил манай Завхан аймгийн маань байгуулагдсан 90 жилээ. Бүшин драмын театрын маань 30 жилээ явуулж байгаа. Тэгээ би өөрөө аяз хөгч. Тэгээд Завхандаа би Заягмдаас отхон өнгөрсөн нэртэй миний энэ дуу аймгийн маань сүл дуу болж гарч байгаа. Тэгээ энэ өөрийнхөө хуурцыг бас ингээд дүүтэй бэлэг болгоё. Урамтлынхаа дээжийг ингээд бэлэг болгоё гэж хэлсэн. ямар гоё юм бэ? За, завханчуудад бас би талархсан сэтгэлээ илэрхийлмээр байна. Ягаад гэхээр манай аав завханы дөрвөлжингийнх, би өөрөө бас тийм ээж маань анхангаан чулуутынх. Тэгээд би завханаар овоглох дуртай. Хоёр нутгаар хоёулан гарна л овогддог л доо. Тэгээд энэ сайхан нутгийн ихчийнхаа одоо энэ уран бүтээлийн дээжийг бас авч аваад үнэхээр их баяртай байна. Яг би энэ давшинд бас давиндууд ягаад бүх нийт завханчуудаа ажлын өнөр амжилт, эвтэй байж хүчтэй завханыхаа төлөө бүгдөө сайхан ихийг бүтээх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Завхан нутагчудаа та бүхний дэмжих ёстой оролцогч 557 дугаартай Цэрэн Адмид овогтой нэргүй яг одоо дуусгаж байна. 4-р шатндаа тэрхүү оролцогч маань дууснаар шилдэг 15-д орох үгүй юу гэсэн хоёр хязгаарын аль нэг талд гарах ёстой. Хичээнэ. Хичээгээрэй. Хичээнэ. За баяр. Дараа нь гарын хэсгийг чинь зурулж авна. За тэгээд. Дараагийнхаа оролцогчийг та бүхнийхээ өмнө өрье. Дараагийн маань оролцогч хувийн дугаар 557. Энэ дугаарын эзэн бол Цэрэн Адмидын нэргүй. 4-р шатны шалгаруулалтын тайзнаа та бүхэндээ зориулж Мацуда Сайко Дайте дуугдуулахаар бэлдсэн байна. Бүгд хамт та бүхэн авцгаая. Цэрэн Адмидын нэргүй. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ үеийн амар амгаланг айлтгая.心に決
자, төмөрөө ямар санагдаж байна? Тэнд ягаад ч юм 4-р шатн дээр Японд бас их цөөхөн дуулагдлаа тийм ээ. Тэгээд өмнөх шатн дээр бас Японд дуулж ирсэн тийм ээ. Тэгэхээр бол юу дуудлагын төр бол ярих юм байхгүй. Ер нь бол их сайн болж байна. Японд дуугаач хүртэл дуудлагаач их сайн ядуулж манай оролцогчд. Тэрнээс гадна бас тэр Мацута Сейко гэж дуучны гадаад төрх ч гэсэн нэлийн тийм өөрөө бас дуурайх гэж гэдэг юм эсвэл яг тэр дуучин гэх тийм ээ бас санагдуулах гэж оролцсон нэлийн тийм сайн болох шиг боллоо гэж бодож байна. Тэгээд бас нэлийн бүтээлч хандсан байна. Дундуур нь бас өөрөө очиод тэр хөгжмөөр бас айлгуу тоглоод та дуудлах их сайхан байна. Ер нь бол шүүгчд бас бодоод тийм ээ дээгүүр оруулчих магадгүй санагдчих. Баярлалаа. Тий, за баярлалаа. Миколто ямар санагдаж байна? Би бас адилхан баяр хүргье. Сайхан санагдаж байна. Японд дууг бас 4-р шатн дээр дуулдаг оролцогчд ховор. Тэгээд бас ингэж дуулаад сайхан хүргэсэнд баяр хүргэмээр байна. Жохон сэтгэл гонсоолох юм хэлж магадгүй ихтэй уучлаарай. Миний санал, миний бодол жохон хэмжээ сонирн байгаад нь хэмжээ нь яг таарахгүй байгаа ч бид дээрээс нь дээш гэж ихэр татчих нөгөө киксдэг шээ те. Тэргүүд болвол шүү илүү гоё болох гэж бодож байна миний бодлоор. За ойлголоо. Баярлалаа. Баярлалаа. Нэг маш их том асуудал байна. Нэргүй гэж тийм ээ. Та 43 настай ягаад танад сараа 25 настай маягийн хүрхэн байна. Урлагийн ач бий. Энэ маш их гайхалтай байна. Энэ гоё хоолой. Баярлалаа. Сайхан амтралтай магадгүй. Энэ баяр хүргэе. Миний бодлоор дуудлагын тухай тачгүй. Яа, баргаж байна. Амжилт. Баярлалаа. Ер нь бол би бас одоо Японыхны яриад байгаа энэ санал бодолтой бол санал нэг байгаа. Ерөнхийдөө их тийм одоо битгэл айгүй их хийсэн харагдаж байдаг байхгүй. Амжилт хүсье. Баярлалаа. За амжилт хүсье. Тэгэд өөрөө өөртөө итгэлээ бити алдаарай. Баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа амжилт хүсье. Нэргөгч сайн байна уу? Тэгээд танд баяр хүргэмээр байна. Тэгээд үнэхээр сайхан дуулж байна. Тэгээд тэрнээс гадна та үнэхээр гайхалтай сайхан харагдаж байна. Тэгээд би рагута санал нэг баймаар байна. Яагаад гэвэл би түрүүн бас ямар одоо залуухан гоё хүүхэн бэ гэд харж ирсэн. Тэгээ ингээд насыг чи харсан чаран 40 гарцсан. Үнэхээр гайхалтай байна. Тэгээд та нар маш их бахархж байна. Баярлалаа. Бүгдэнд нь баярлалаа. 何度も別れを心に決めて Нэргүйч манд дуулаад гараад ирлээ. Үнэхээр гоё ирчтэй хүчтэй хэвээрээ шүү. Баярлалаа. Үнэхээр би дотор баярлаад зогсож чадахгүй байна. Та надад сайн үнэхээр гоё хүчтэй нэргүйглээ шүү. Баярлалаа. За охин нь дахиад өрөөд ирсэн байна. Сайн уу мэдээ? Сайн. Ээж нь ямар байсан бэ? Гой дус. Гоё дууснуу те. Ээжтэй хайртай юу? Хайртай. За ээж аваад үл нэмэсч. Ай. Үртэй хүн жаргалтай гэж. За ингээд амттны оргил альпиа шоколадыг танд гардуулж байна. Охинтой өгөөрэй. Sky Juice-ын дуртай юу? За спорт тач хүүтэй илүү? Хоёр хүүтэй. За хоёр хүүгийнхаа нэгэнд нь ямар ч байсан энэ Nissan-ы футболкийг өгөөрэй. Баг хүүтэй, баг хүн нийттэй. Одоо нэгдэр курс хөгжим мөр. Оо том ирээ. Тэгвэл охинд нь өглөө. Заамаа. За ингээд ихэнх үзэгчтэй хамтран зохион байгуулагч гоё хамгийн гоё юуратай гоё цай. Сэтгэлийн сонсъё таныхаа. Энийнд орсонд би өөрөө нөгөө дөрөв хүүхдээ бас үлгэршээж ээж бай гэж бодсон зорилго байгаа. Бас дөрөвдөө манай хүүхэд урлагаар явж байгаа учраас. Тэгээд том хүмүүс нодлон би нөгөө камертанд уралдаанд оруулах гэж би өөрөө бүртгүүлээд очиог байхгүй юу. Тэгээд чи хүн бол ичээд одоо нэг хүүхд болохоор ч бас ингээд ангийнхан юм гэхээр уг хөгжим мөжгөм орой өөр анги. Тэгээд би бас хүүхдэд өөрөө үлгэршээл болоод ингээд юмд ороод үзвэл миний хүүхдэд бас дооройгаад орж болох юм байна гэсэн гоё эсгэд төрөх болов гэж та нэгдүгээр. Ээж нь ингэж зориг гаргаж байхад те үе тэнгийнхандаа үлгэр жишээ болж залуучуудыг манлайлж байхад хөвгүүд нь бас нэгийг бодох үзээ. Тийм. Тэгээд энд орсноор би
Үнэ тэгэхэд би ямар хөө шүүгчд маш их баярлж байгаа. Би автаг сонссонд аяг баярлсан байхгүй юу. Яг миний автаг стаж үнэн олж хэлсэн. Яг өөрөө бид өдрөөч юм болохоор яг л өөртөө дуулаад байдаг. Хаач байсан, гэртээ ч байсан ингээд ерөөсөө өөртөө дуулаад байдаг. Тэрийг манаас яг тэрийг би мэдэхгүй явсараад голын нуучсан. Болоод байна даа л гэж бодоо явуулсан. Тэгсэн чинь өөртөө болоод чинь үзэгчтэй хүрч чадахгүй. Тэгээ тэрийг 3 дугаар шатнд амархуу шүүгшээсэндээ аюух баярлсан тэр өдөр би. Тэгээд би одоо тэрийг харуулж би заавал бас ирээдүйд хүрэх ёстой байна гэж шин сэтгэлээсээ бэлдсэн байна бас амжилт оллоо. За энд гэр бүлийн хүмүүсээс байгаа ер нь хүүхдүүдээс Одоо уг нь морин өрийн хүмүүс маань ирсэн дээ үзэгдэхгүй байна. хөвгүүд ч бас аяг том болчоороо жоох хичээд идэв шүү дээ айгу ашиг яриа өгөхгүй л гэж байгаа ах та. За ингээд үзэгчтэй нэргүй ихч маань энэ удаад дууллаа та нар харсан мэдтэй царин дээр нь үнэхээр өөрийнхөө дуулсан сэтгэл хангалуун энэ тэмцээн уралдаанд орсондоо бас амжилтаар дүүрэн байгаад итгэл дүүрэн байгааг та харж байна. Ингээд шилдэг 15 орох орохгүй бид хоёр мэдэхгүй шүү дээ аль. А маргааш гэхдээ EBS телевиз дээр яг 15-ыг 3 шүүгч маань тодруулах хэвээр. Тийм ямар нэг гадны нөлөө өөр тодруулсан. Тэгээд та нарын 1-ээс 4 хүртэлх шатанд ямар байдалтайгаар ямар дуудсан ямар хүүхдүүдийг юнерс байсан онц тэмцээн уралдаанд бичсэн бэ гэдгийг чи харах болно. Баярлалаа. Үнэхээр би ачаалттай. Ачаал гэж өстэй урлагийн хүний ачаал юм тайзан дээр л байт юм байна. Тэгээд олж мэдэрлээ. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Маш их баярлалаа. За ингээ амингод үүдээ I like Amore ice cream-ийг өгч байна. Дуртай юу? Дуртай. Амжилт хүсье үүдээ мундаг том хүн болоорой. Баярлалаа. Ээчгээ мундаг дуучин болоорой. Одоо эцтэй лээ? 8 та гэсэн дахиад 8 жил дутуу байна дээ. За баяртай. Баярлалаа. Тэмцээн уралдааны дөршид 3 дугаар шатанд жишээлбэл 2 нэргүй байсан бол энэ удаад зөвхөн 557 дугаартай Цэрэн найдмын нэргүй үлдсэн байгаа. Тэр 4 дугаар шатныхаа тайзнаа дуусан. Харин тэр 5 дугаар шатны тайз буюу хамгийн хүндтэй гала тоглолтынхаа тайзнаа дуулж чадах болов уу? Everywhere we went, come on, and now you're taking her to every restaurant. You got me like this. Every night I keep on living. Тебя не мыслях своих. Sana koyreku seni yardı korktular. Don't tell me you step by my side, clouds below you just feel it. Take all of my sweet caresses. $565 дугаартай жаргал сайхан өвгтэй намууны дуулах цаг ирлээ. Тэр 1-р шатнаас эхлээд л Япон стил имижийг Японы хай скуулийн сурагч дүрм тувцтайгаар дуулж байсан юм. Тэрээр Япон хэлээрээ дуулсаар 4-р шатанд үлдсэн. Харин одоо Япон хэлэндээ үнэн ч холов түүний дууны сонголт нь ямар байх вэ? Ингээд намуутай уулзцгаая. Сая одоо Шинзо Абе Японы ерөнхий сайд бас Монголд хайлчлаа. Ерөнхий сайдын гэр бүл шинэ Монгол сургууль дээр очсон байна. Тэгэхэд түүний нүдэнд нь нулимс хуртал өөрийн ирэхгүй одоо ингэж очиж тэрвэртлэн сайхан дуулж сэтгэлийн хөдөлгсөн хүн манай тэмцээн уралдаанд бас оролцож байгаад нь би их баярлаж бахархаж байгаа юм л да. Зүгээр тэрийг л хэлэх гэсэн энэ зүгээр мэдээ. Ингээд 565 дугаартай оролцох жаргал сайхны намууныг тайзнаа өрж байна. Энэ удаад I will show you 565 намуу.
бүгдээрээ сайн байцгаана уу? 지금 내가 사준 향수 버리고 지금쯤 넌 그녀만 나 더욱더 있겠지 그렇게 좀 아던 거니 난 부리고 떠날 만큼 얼마나 더 어떻게 더 잘해야 한 거니 나를 아무리 지울래도 지난 시간이 억울했어 자꾸 눈물이 흐르지만 보여주게 완전히 달라진 나 보여주게 훨씬 더 예뻐진 나 바보처럼 살아 때문에 떴는 때문에 울지 않래 더 멋진 남자를 만나 그 보여주게 훨씬 더 예뻐진 나 바보처럼 살아 때문에 떴는 때문에 울지 않래 라라라라라라 네가 쳤던 반줄 버리고 네가 썼던 연줄 지우고 미련 없이 후회 없이 잊어줄거야 너를 잊을래 너를 지울래 보여주게 훨씬 더 예뻐진 나 더 멋진 남자를 만나 그 보여주게 훨씬 더 예뻐진 나 슬프지 않아 분해지지 않아 Why you gotta be wet 라라라라라라 Баярлалаа. За намайг баяр хүргэе уучлаарай төрүүлээд юм хэлмээр санагдлаа. Манай үзэгчд бас санаж байгаа 2 дугаар шатанда Япон нугаар Япон кимоно өмсч орж ирээд те бас нэг жүжиглэх юмтай байсан намуна мөн үү ямар хөөр болов те бас имиж стил имиж аягүй хөөрчилсөн байна. Тэгээд энэ удаа солонгос дугаар оролцлоо би бас бахархаад баярлаад бас заавал гүнүг хэлмээр санагдаа суужлаа. Маш их баярлалаа чамд. Баяр хүргэе. Баярлалаа. За наул рэндо самбан жоохон хэтрүүлчих гэдэг шүү нөгөө дээд өнгөнүүдэд хитрхи тийм задгаа гэхэд тэгээ чамд бол аюу хүч байна. Тэр хүчийг их зөв ашигладаг байх хэрэгтэй те. Баяр хүргэе. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Яа, намана чиний батг надад маш их таалагдж байна. Баярлалаа. Тагил дараа биш миний дөө. Тагил хүчлэг байна. Амсга жоохон бороо байна. So энэ анхаарал. Гэтэ дэмчмээр байна. Гой. Намана за бэлтгэл хийсэн байна. Мэргэжлийн хүнтэй ажилласан байна. Түрүүчигээс агчурсан байна. Петросын эртүр зөвлөгөө хэлсэн шүү дээ. Мэргэжлийн хүнтэй заавал ажиллаарай. Өөрөө өөртөө дуулаад бүтэхгүй шүү, ахидгүй шүү гэсэн ийм учраас одоо ажил суусуудад баяр хүргье.
чи ер нь дуучин болох тийм вариант бол чамд байна өөрөө яах юм байгаа бөмбөд хоолой байна, материал байна, бие байна, зүс сараа байна, сэтгэл байна, инээмсэл байна, бүх юм байх шиг байна. Тэгээ минийхөө яамаар байна өөрөө шийдэх асуудал байдаг юм аа. Энэ дээр би хаан сурдаг гэж мэдэхгүй байна гэж юмд амжилт хүсье аа. Баярлалаа. Би шинэ Монгол сургууль сурдаг. Яг би миний мөрөөдөл би дуучин болохыг хүсдэг. Одоо хэдгээр хүрсэн? Одоо шинэ Монгол сургуулийн 12 дугаар анги. 12 дугаар. За. Тэгвэл их за амжилт хүсье. Байна. Би нэг үг гэлээ. Намаа зогсож байгаарай. Тэгэд энэ түрүүн ганц тулга юу гэсэн бэ? Өөрөө дуудуулаад тэр ерөнхий сайдын эхнэрийг уйлуулсан юм уу? Тийм ээ. Тэгээ би энэ тухай сонссоо. Өөр юун дээр Япон хүмүүс хоорондоо фэйсбүүкээр харилцаад Монголд нэг хүүхэд нөгөө Японы ерөнхий сайд Шинзо Абег уйлуулж гинэ. Би тэгээд дуулаад тэгээ би зүгээр өнгөрсөн зүгээр тэгсэн сая ганц тулга басан зарлж яхад би намаа гэж бодоогүй л дээ. Тэгэхээр шинэ Монгол сургуулийн хүүхэд юм байна шүү дээ. Тэгээ би нэг юм бодож ин сая намунаа сайн байна дуулж байна. Гэхдээ намунаа ингэж сайн дуулж одоо тэр ерөнхий сайдын эхнэрийг хүртэл уяраана гэдэг бол энэ best songs наадамд орсны ачин болов гэд. Тэгээ энэ наадам болвол тийм ээ. Энэ хүүхдийг бол ийм болгож шүү дээ. Тэгэхээр манай бидний зохион байгуулж байгаа энэ шоу наадам бол бас үр дүнгээ өгж байгаа болов гэж бодож байна. Тэгээд энэ хүүхдээс сая ингээ харж байхад бол би дуучин болно гэдэг нэг тийм нэг хүсэл эрмэлзэл гал халуун тий харагдаж байна тий. Энэ бол одоо бас үнэхээр сайхан байна. Энийг харахад тэгээд амжилт хүсье. За тэгээд сургуулийнхаа нэрийг одоо улам өргөн өндөр мандуулж яваарай гэж хүсье гэж байна. Баярлалаа. Баярлалаа. 565 дугаартай жаргал сайхан өвгтэй намуна гэж байдаг бол одоо намуу. За дахиад комбова. За өнөөдрийн тоглолт ямар вэ? Орохдоо маш их сэтгэл өөдрөг орсоор гарч ирээд Одоо ч гэсэн сэтгэл маш өндөр байна. Маш сайхан байлаа. Өөрөө хэмжээнд бодсоноо олдвол чадсан гэж бодож байгаа. Үнэхээр гоё харагдаж шүү ингээд. Дотроос бүр ингээд гэрэл асаацсан юм шиг. Баярлалаа. Та ч гэсэн маш сайхан харагдаж байна. Оо баярлалаа. Ч гэсэн ямар гоё охтууд вэ? Яг л чийдэн шиг асч байна. Найз нь хэр дуулсан бэ? Сайн дуулсан. Бид нэр угаасаа нэлээд сайн бэлтгэсэн учраас тэгээд цансандаа дуулж чадсан л гэж бодлоо. Манай дөрөв юу нь яг ямар үүрэгтэй? Ард нь ингээ загвар магвар үзүүлсэн юм уу? Эсвэл вокалист гэсэн юм уу? Эсвэл ямар нэг ингээ шашуур хөгжим дарсан юм уу? Яг юу болсон? Шейкер гэсэн юм уу? Зүр хийж болох бүх зүйлийг хийсэн. Намайг яаж л яаж дэмжсэн Бүхнийг чам зориулсан юм. Бүхний зориулсан найзуудтай хандаад юу гэж хэлэх үү? Маш их баярлалаа. Та нартай сайртай шүү. Маш их баярлалаа. Маргааш хүртэл баяртай гингүүтээ маргааш танилцуулчихгүй. Стопит компани гоё цай. Ер нь би одоо авьяаснуудаараа энэ реклам хийлгэж бодсон. За гоё цайг нэг реклам татах. Энэ сайхан дөрөв охин ер нь энэ хааны мууныхын рекламтсан байсан. Та нар шил хөргө охтууд идэв шүү. За одоо та нар нийлж байгаад нэг гоё цайг реклам татах та. Гоё цай хамгийн гоё 565 дугаартай намууныг дэмжээрэй. 버리고 565 дугаартай жаргал сайхан өвгтэй намууны найзууд өнөөдөр найзтайгаа хамтдаа байлаа. 4-р шатанда дуулалтаа үзүүллээ. 15 тэнцэх баха амжилт хүсье. Жаргал сайхны намуунд 4-р шатны шалгаруулалтын хувьд томоохон өөрчлөлт гарсан мэдрэгдэж байна. Чухам яагаад юм бүүмэд ямар ч үл байсан намууны ард талд нэлээд том цайз хэрэм байсан гарцаагүй үний юм. Яагаад гэвэл сургуулийнх нь бас тэгээд сэтгэл нэгдсэн уран бүтээлч хүмүүс түүнд зөвлөгөө өгсөн гэсэн. Ингээд 565 дугаартай жаргал сайхан өвгтэй намуун 4-р шатны шалгаруулалтын энэхүү эрхэм үндтэй тайзнаа дуулж өөрийн хариуцлагатай тоглолтоо үзүүлж үзэгчдийн зүгээс үнэлгээ авсан. Харин мэрэгэн 3 шүүгчийн үнэлгээ хараахан гараагүй байгаа. Ингээд шилдэг 15 намуун үлдэхгүй үгүй юу гэдэг асуултын хариуг эрхэм үзэгч та бүхэнд үлдээе. Та бүхэн хоорондоо бооцоогоо тавиарай. Их насан өвгтэй анууд дээр 567 дугаартаагаар дахин өөрийнхөө хамт олон халуун итгэл сэтгэлтэй найз нөхдөдөө ирсэн байна. сайн байцгаана уу? Дахиад тантай уулзж байгаадаа би их баяртай байна. Би бас баяртай их гоё харагдаж байна шүү чи. За манай нөхдөд чи хэн блэ? Одоо би санахгүй байна. Темка, Тэлмэн, Орхон. Отхоо. За ийм сайхан 3 залуутай ирсэн бүсгүй дууны сонголт. Би Bonnie Raitt гээд 10 удаа Grammy авч ирсэн эмэгтэй дуучны
I Can't Make You Love Me гэдэг дууг яг өөрийнхөө хэлбэрээр бэлдсэн. 'Cause I can't make you love me if you don't. You can't make your heart feel something it won't. Here in the dark, in these final hours, I will lay down my heart. I Can't Make You Love Me те. Энэ дууг сонгоход мэдээж хамтлагийнхан нөлөөлсөн байх. Эсвэл чи өөрийнхөө дуртай дуу болохоор сонгосон байх. Ер нь дууны сонголтын тухай би түүх сонсох дуртай байдаг. Дууны сонголтыг дуулахыг их хүсэжсэн дөө. Тэгээд унаа ичтэйгээ нийлээд бид хоёр энэ дууны ерөнхий зохиолыг нь өөрчлөөд тэгээд хүчимчтэй найзуудтай сонсгоод манай найзууд бас айгуу гоё хүлээж аваад бид нар бас айгуу гоё бэлтгэл маань амархан хийгдсэн те. Амар гоё мэдрээл. Хэдэн хоног бэлдсэн бэ нууц зөвшөөл? Ер нь бол 3 дахь шат дуусаад дуугаа ер нь сонгоол явсан. Бэлтгэл маань гэх юм бол хувь-хувьдаа бэлдэж байгаад ямар ч гэсэн одоо бол бэлэн байгаа. Бэлэн болтлоо бэлдсэн. Дөр бүжгийн эрдмийн театрын тайз гэдэг бол арай л ондоо ертөнц юм шиг надад санагддаг тий. Арай л нөхөн өөрийгөө өөрөөр мэдрэх. Нэрэл би урлагийн ертөнцид хөл тавьсан юм байна шүү гэдгийг гол баталгаа олдог л доо. Тэгэхээр энэ мэдрэмжийг мэдрэхийн өмнөх тэр сэтгэл догтлол хүлээлт. Эхэндээ ингээ нөө нэг бас би дөр бүжгийн эрдмийн театр ч юм уу огт үзэж байгааг байхгүй. Тийм үү? Тий. Тэгээд энэ миний хувьд амар том аз завшаан байсан. Тэгээд энэ тайзан дээр гар зогсно гэж бодохоороо амар их догтлж исэн. Нэг бодлын айгүй нэг гадны хүн шиг санагдаад эхлээд жоохон ингээд нөө сандарч исэн. Тэгээд зүгээр орж ирээд байгаад тэгээд тайзны ард гараад тэгээд зүгээр амар халуун дулаан зүйлүүдийг мэдрээд тэгээд одоо бол айгүй гоё байна. Одоо тасаад. За, анууд ари маань бэлтгэл сургалтыг хийж байхад нь одоо мэдрүүлсэн тэр мэдрэмжийн тухай сэтгэлийг хуваалцъя. Яг урдаас ингээл захан эцгааргүй тэр даалайг л хаширтэй зогсож байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлжсэн. Ямар гоё зөөрлөлөө. Чиний хувьд орхоо. Тий. За би бас нэг энэ боломжийг ашиглаад нэг хэдэн хүмүүст мэд өргөч хөө. Тэгээд намайг таньдаг хүмүүстэй хоёр тоглолттой. Тэгээд бас аавда ээжтэй хайртай шүү. Гомдож усан бол уучлаарай гэж бас хэлгэсэн. Тэгээд манай анууч нь болохоор айгүй тийм эрэгтэй хүн шиг тийм дайчин. Муухай хүнээс дээр гэсэн үг. Сайн тийм би айгүй хүндрээр үнэлдэг анууга бас их хүндэлдэг. Тэгээд ингээд хамт орж байгаадаа бас маш баяртай байна. Бишааныг ашиглана гэдэг бол үнэхээр гайхалтай хэрэг. Түүнийг бол орхон яаж ашигладгийг яруу тодор харууллаа. Анууд нарва түүний нөхөд өнөөдөр 4-р шатны шалгаруулалтын дөр бүжгийн эрдмийн театрын тайзнаа амьлах гэж байна. Ингээд амьлалтанд нь амжилт хүсье. Баярлалаа. Маш том орон болж байна. Тэгээ сайхан мэдээ гэснээс одоо бол тэнцэн тэнцээг гэдэг үгийг хэлэхгүй. Гэхдээ чи нэг ямар ч гэсэн нэг арамтай гарч ирж за би ер нь нэг ингээд алтчлаа да. За үзэгчд ингэж хүлээж авсан да. Шүүгчд ер нь тэгээд дэлжлээ шүү. За би ч одоо тэнцлээ дээ гэдэг ч юм уу те. Тийм өөрийнхөө дотор мэдэрч байгаа найзуудаа мэдрүүлсэн зүйлсүүдийг яг тэнцээ энэ ч сууж байгаа бүх үзэгчдэд мэдрүүлэхийг хүсэж байна. Тэгээд энэ айгүй гоё доо. Тий. Тэгээд яг энийг Темкагийн зөвлөл шиг яг тийм юм хүмүүс гоё мэдрээсэй гэж амар хүсэж байна. За мэдрэмж мандтугай. Та бүхэнд амжилт хүсье. Баярлаа. За баярлаа. Иргэн уулзъя. За. Говийн дугаар 567 их насангийн анууд ари. Bonnie Raitt, I Can't Make You Love Me. Turn down the bed, turn down these voices inside my head. Lay down with me, tell me no lie, just hold me closer, don't patronize, don't patronize.
'cause I can make you love me. If you don't, I'll close my eyes, then I won't see. Love you just feeling when you hold me. Morning will come, I'll do what's right. Just keep me till then, I give up this fight. I will give up this fight, 'cause I can't make you love me if you don't. You can make your heart feel something it won't. Here in the dark, in this final hour, I will lay down my heart, 'cause I feel the power, but you don't. No, you won't, 'cause I can't make you love me. If you don't, no, you won't. Сайн байна миний дэ. Сайн байна уу? Сайн байна. Миний бодлоор жогонтой малда гитар алга байна. Гитар чинь байхгүй. Ирээгүй өнөөдөр. Бодлоо. Гитар алга байна. Ганцхан төгөлдөр байна энэ миний бодлоор гитар заавал хэрэгтэй. Модо чинь биш гэхдээ маш их үдгэртэй. Үдгэртэй дөө мэдэн гэхдээ сонирхолгүй. Хэцүү байна. 그래도 거의 뉘앙스тай дуулахыг хичээж байна. Оролдож байна. Гэтэ бас л нэг тийм яг л төрүүчийн одоо дуучтай сэр гэдэг чтэй. Сэр дуулалт. Тэгтээ ер нь бол гоё дуулсан шүү. Амжилт хүсье. За ийм удаан төвчээртэй хүлээсэндээ маш их баярлалаа. Тэгээд харамсалтай бүрэн магаар орж идсэнгүй тий. Гэтэ энэ болоор боломжийн сурах хэрэгтэй илүү мэдрэмж 3 удаа хэлье. Амжилтсаа баярлалаа. Нэг ануудаараа сайн уу? Сайн байна. Ямарсан чамд баяр хүргэе. Маш их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. 567 дугаартай их насаа хөвгтэй ануудаар маань өөрийнхөө шижгэнсэн 3 сайхан залууг дагуулаа хүрээд ирсэн байна. Дуулалт нь ямар байсан бэ? Баг зэрэг ядарсныг стацвал сайн дуусан. Миний хувьд. Тэгээд бас манай хөгжимчд маань бас маш сайн хөгжимдсэн. Тэгээд хичнээн техникийн жоохон асуудалтай байсан ч гэсэн та нартай маш их баярлалаа найзууд минь. За найзуудаа нэг сайхан тэрвэрээ духан дээр нэг үсч. Тэглгүй яа. Turn down the lights, turn down the bed, turn down these voices inside. Өөрөнд чамайг та нарыг ирж өтсөн байгаа юу? Бага манай Camps Life-г оюутны хөдөлгөөн байдаг. Тэгээд Camps Life-ийн маань манай хамт бас Camps Life-д явдаг оюутнууд тэнд зогсож гин бүхэл өдөржингөө энчээ 11-ээс хойш хүлээсэн намайг дуулах хүртэл тэгээд та нартай маш их хайртай шүү. Манай бас дарганаар бас манай ажилчид их ах нар маань бас намайг айгүй их дэмжсэн. Та нартай бүгдэнд нь баярлалаа хайртай шүү гэж хэлмээр байна. Бүгдэнд тэгээд praise the Lord.
За баярлалаа. I like. Гой хамгийн гой чамайг алсууллаа. Амтны хэрэг лаал би орхоо. За энэ чиний ха. Ваа. Сам брендинг бүтээгдэхүүн байна. За чи орхон төхөө байх уу үзэгчтэй. Орхон төх юм уу? Залуус амжилт хүсье. Шилдэг 15 багтахын төлөө. Уршаа. Баярлалаа. Дахин уулзах болтугай. Найзуудад нь баяр хүргэе. Баярлалаа. Баяртай. 567 дугаартай их насан овогтой Ану Дарь та бүхэн санаж байгаа бол өөрийн дотны найз 568 дугаартай очмоотойгоо энэ тэмцээний босхийг давж байсан. Хоёр найз хоорондоо тунч адилхан цоглог ритмтэй стил имижээр үзэгчдийг байлдан дагуулж байсан. Харин энэ удаад их насан овогтой Ану Дарь 567 дугаартаагаар 4-р шатны шалгаруулалтынхаа тайзнаа дуулсан юм а. Ингээд Ану Дарьын дуулалтанд анхаарлаа хандуулсан бол одоо тэр 15-д үлдэхгүй үгүй юу гэдэг асуултыг өөр хоорондоо тавилуулдаг байна. Ингээд хэрхэн үзэгчдээ өнөөдрийн дугаарт Таунзо 25 дугаартай ганц тулгын хишиг дүүрэн Таунзон 57 дугаартай Цэрэн Надмидын нэргүй. Таунзон 65 дугаартай Жаргал сайхны нам уу? Just hold me closer. Don't patronize. Don't patronize. 567 дугаартай инх насан хүүхдэд Ану Дарь. Эдгээр авьяаслаг оролцогчид 4-р шатны шалгаруулалтын хамгийн хариуцлагатай эгэ сонирхол татам сэтгэл хөдлөм хизээч мартагдамгүй дуулалтаа үзүүллээ. Мэдээж тэдний хувьд Universe Best Songs тэмцээн уралдааны 4-р шатны шалгаруулалт